Yo guys, сахал үсэндээ баригдсан эцэг царай гарсан Дашкагийнх нь эцсүүлд нь 18 нас үрж 90 цент хүрсэн төсөн өдрийн влог. Let's go. За тоглосон ма юу 18 нас вэ? Гэхдээ миний насыг влогийнхаа төгсөл үзээрэй guys, okay? Буцаад влог руу орцгоё. Let's go. Өглөө бид 7 цагаас ирээд өнөөдөр дахиад нэг илүү цагийн ажилдаа ажлаа тараад оройн миний үндсэн шөнө ээлж эхэлнэ. Тэгэхээр өнөөдөр нэлээд урт өдөр болно. Өнөөдөр бас нэг арга хэмжээндээр очиод энэ Кыргызстан залуутай ажилласан. Ер нь Набатай төстэй Наба шиг залуу байсан. Намхан жижигхэн залуу. Тэгээд ажлын завсраар ажилчдын хоол гэж буудлаас хоол зөхиод 7 цагаас ажлаа дээрээ ирээд самбуутайгаа 4 хоног уулзаагүй жаалжуул хууч өрөөд хамт сууж хоол идээд лүл баныг надад бэлдэж тавьсан доктоританыг ажил дээр очиод ийцэн. Үнэхээр дасрах хамт гой хоол байсан. Самбуу үедээ буцаж ажилдаа гараад явж байгаад 3 цаг гэж буцаж орж ирж оффистоо сууж хоол идээд нэг дахиад нэмах пүнтүзэрхүү юмтай салаад ийцэн. Тэгэл нэг мэдсэн ажил тарах цаг болцсон 6 өнгөрөөгөөд ажлаа дараа гэртээ 7 гэд ирсэн чинь манай хүн яг үүдэн тосч авснаа жижигэн торт барьсан. Төрс өдрийн мэнд гээл учир зүгөө барьж авч үнсээл боо юм болж гинэ. Төрс өдрийн дуудуулж өгнө битээ бичлэг хийгээд би ичиж ийн нэтэр гээл хөөхөн тэрүүхэн тэнчэнэ жижигхэн сюрприз бэлдсэн шаар авцсан ла торт гээл надад амар гоё сюрприз барьсан. Ер нь сүүлийн жилүүдэд миний төрс өдрийг надаас илүү догдолж хүлээдэг хүн лүлүүл болцсон юм шиг байгаа. Хамгийн сүүлд баг 19-20-од л би ингээд ер нь төрс өдрөө гадаа олон хүмүүс цуглуулад нэг тийм нэжгэр тэмдэглэн гэж ярьдаг да. Тэгж тэмдэглэсэн баах. Өнөөдөр би 28 нас үрж чинь. Тэгээд ер нь сүүлийн жилүүдэд төрс өдрийг бүр амар догдолж хүлээхээ болцсон байлаа. Тэгээд айл болох цомхон гэрийнхэнтэйгээ хайртай дотны хүмүүстэйгээ нэг хоолнд орчоол тэгэл ээжигээ баярлуулад ээжтэй нэг цэцэг аваачиж өгдөг тийм уламжлал гэх юм уу надад нэг тийм юм тогтцоон. Тэгээд төрс өдөр ч нэг догдлолтой тийм гоё өдөр баяр байхаа болцсон байлаа надад. Гэхдээ лүлүү миний өмнөөс амар гоё бэлдээд надад гоё сюрприз байж байгаа болохоор бас энд нь би амар их баярлдаг. Тэгээ манай хүн суужснаа за би чамд очиж бэлгий чин бариад ирээ гэдэг нөгөө нэг хөөхөө хугарцсан Ray-Ban-ы шилээ маань надад авчиж өгөөд илгээ өчл инээж авсан. Тэгээд нэрээ шилээ маань асуусан хүмүүст гэж хэлэхэд шилээ бол найдвартай нөгөө нэг хугалсан хүнээс нь бол авах нь бол баараггүй. Гэхдээ тэрийн шүүхурлаар ороод инээтрээ болно гэхлээр баг хагас жилийн хугацаа болно. Тэрнээс өмнө 2-3 даатгалд мэдгдсэн байгаа. Тэгээд шилээ буцааж яаж авалж авах нь уу? Ямар нэгэн байдлаар хурдан авахыг хичээж байгаа. Тэгээд энэ хүртэл үзэн баярлаа. Comment бичээрэй guys. Тэгээд та нарт тайртай шүү. Төрс өдрийн минь төрсөн бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Follow дарахаа мартав. Peace out.